Нэг сар аялаж байхдаа EDC буюу өдөр болгон авч явж байгаа зөвхөндөө юу авч явж байгааг харуулъя. Өнөөдөр бол байж бол хамгийн их юмыг энэ дотор хийцэг гэдэг өдөр болгон бас байхаа. Энэ цүнх болохоор Muji-гийн crossbody буюу юм урт юм осортой цүнх байгаа. Би өмнө нь энэний бор өнгөтэйг ашигладаг байсан. Тэгээ сүүлд хөөрхийн muted буюу ийм яг миний хувийн өнгөд тохиромжтой ягаан өнгөтэй байхаар сонирхоод авцаа. Тэр өдөр болгон хэрэглэдэггүй зүгээр уртаа нэг халаастай, ардаа нэг халаастай. За тэгээд их том ийм халаас бол байгаа юм. Зүүцсэн уруулын будаг гэхүү. Тэгээ нэг карабин дээр бас зүүцсэн явж байгаа. Эндээс хаяа ингээд нөгөө дэлгүр мэлгүрээс юм авахад ууттай явмаа ингээд зүүцсэн явж байгаа. Амар байдیں۔ Тэгэхээр артлынх нь энэ зүгээр онгорхоо энэ халаасанд нь уцаа хичгдэг. Бас ягаан өнгөтэй. Уртлын халаасанд нь нотн сэлбэтэг, үсний зүв, уруул өнгөлөгч, Airbnb-гийн түлхүүр, га, тухайн өдөр хэвдэлж байгаа тент, тойл. За үндсэн халаасанд нь миний камерны гэр ишгийг ичдэг. Одоо бол бичлэгээ хийж байна. Нүдний шил өнөөдөр энэ шилтгийг гарсан. Power bank өөрөөсөө Type-C гаралттай, уцтай соронцлогдчихдаг амар, нэмээд хүлтэй. Нараас хамгаалах цацлага энэ дээрээ давсан. Жижигхэн кошлог одоохондоо бэлэн мөнгө хийсэн байна. iPad mini би ер нь байнгын нэг бол авч явдаггүй. Зүгээр кафе хоп хийн, энэ тэнд очиж юм уншин эсвэл магадгүй жоохон юм үзэндээ гэж бодож байгаа тохиолдолд авч гарч байгаа. Түнш байнг бол iPad бол авахгүй шүү. AirPods Pro, AirPods хэрэглэмээгүй байгаа үедээ нэмээд бичлэгээ эвлүүлэхдээ энийг зүвчтэй. Сүүлийн хоёр юм. Миний картны ихэвч надад бараг 6-7 жил болж байгаа. Тэгээд паспорт. Би юмыг яаж мэдхүүгээд ийм уутанд хадгалчихтiin. Норгож бурахгүйгээд. Та нарт авч явжээ гэж санаа авах зүйл гарсан уу? Эсвэл надад цөмлөө авч явжээ гэж зөвлөх зүйл байсан уу? Коммент дээр үлдээгээрэй.